Шинэ нойргон хансын бүр огт унтаагүй гэдэг нь мэдэгдэж байна уу манайхаа? За бид нар ингээд Хинтээ аймагаас дараагийн аймагуудаа эхэлж байна. За өчигдөр бид нар маш олон зүйл хийлээ. Хүнсээ цуглууллаа, эзэгтэй нарынхаа хувцсыг бэлдлээ, бэлгүүдээ бэлдлээ, ажлуудаа хуваарлаа. Хинтийн төвөөр дайрахгүйгээр шууд эзэгтэй дээр очих гэж байгаа болохоор бид нар яг одоо Багнуурын номонд байна. Үлдсэн юмнууд аавна. Өчигдөр эхлэлгүүрээс гарахдаа ер нь бол жижүүртэй нь хамтлах гарлаа да. Жижүүр бит хоёр л гарлаа да хамгийн сүүлд. Усны ондгой байна. Эх орны бүтээгдэхүүн гинэ. Энэ ямар хөөрхий юм бүр ингэж бичсэн юм шүү дээ ингэж. Эх орны бүтээгдэхүүн эзэгтэй тос. Эзэгтэй тослох авнаа. Хоёрыг аваад дахиад нэгийг бэлэглээд дахиад нэгийг бэлэглээд энэ ямар хөөрхий юм бэ? Онцгой харж байгаа сэтгэл хөдлөж. Үнэхээр гоё цоглог явж байна. Яагаад гэж би хайртайгаа явж байгаа. Миний хүчрэхэд энзэгхэн, тэнэгхэн хайр минь юу бодож явах юм? Ирж гэн шүү дээ. Өө тэр ирж байгаа нь харж байгаа мó чи? Одоо очлоо. Дөнгөж 8 сартай мөртлөөсөө ийм том биетэй нэр нь том жаал. За тэгээд хөрхөн чугаагасаа аваад эзэнтэй болох гэж байгаа. Одоо өөрхөн том жаал маань хамгийн аюулгүй, хамгийн тухтай, хамгийн сайхан газраа үүрд амьдрах, үүрд харах эзэн дээр очих гэж байгаа. Болроо эзэгтэй баярлалаа зөвшөөрсөн. Мэг станцаа аваад дараа нь аль хэднэсгээ харж байгаа дэсгэлж. Яг одоо Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын хар зүрхний Хөхнөөрийн дэргэд зогсож байна. Миний эзэгтэй болормоо инүүхэн дойрхон эзэгтэй туслахаа хүлээгээд сууж байгаа. Энэ газарт их эзэн Чингис хааныг хамаг Монголын хаан дөргөмжүүлсэн ийм авшигтай сайхан газар байна. Дэцсийн үлдээсэн газрын өвсөн дундуур туучиж явна. Хожим буцахтаа хүүдээ орхих хорвоогийн тансгийг бүтээж явна. Ташилбаргоон ийм гоё шүлэг байдаг. Ой мод, нуг хөндөй, мөрөөдөл хайрын, аюун ухаан, нэр төртэй нь бид авч үлдлээ. Сар жилийн турш хүний туйрвсан бүхнийг сар, нар, огторгуйтай нь авч үлдлээ.
Та нар боддоо яг энэ газар олон мянган жилийн тэртээ өвгдээдс маань гიშгэлж, амьдарч, энэ гой хөх тэнгэрээ ширтэж, бодож, мөрөөдөж, бүтээж, хийж амьдарч ирсэн. Тэгэл энэ уул бас нь яг л хэвээрээ. Ингээ утгаар амьдрал гэдэг үргэлж ховсож, өөрчлөгдөж, цаг хугацаа явдаг хэдий ч цаг хугацаа өөрөө мөнхийн үргэлжлээл байна, хөврөөл байна. Эргээл хүн төрөлхтөй амьдрал байна. Тэгэхээр амьдрал надад яг л амьд хүн гэдэг үргэлж амьд байдаг юм шиг санагддаг шүү дээ. Одоо бид нар ч гэсэн, та нар ч гэсэн, би ч гэсэн хэдэн зуун жилийн дараа ирээдүйн үр хүүхдийнхээ, ирээдүйнхнийхээ өвгдээц нь олно гэд боддоо. За ингээд хэдэн зуун жилийн дараах өвгдээц сондрмаа миний бие эдгтээ болормод туслахаар хөдөллөө. Найзуудад штэ. Хатанда айлтай. Эцэндээ сайн хаваатаа гисээ тавтай мэн. Танахаа. Жаалхуу гэдэг. Нэ манай нохож аимха. Нөгөө жоохон байхад нэг уутай эрэгтэй хүн уутай гэж байгаа шүү дээ. Манайхаа уутай гэдгийг ойлгоорой. Эрэгтэй хүн өшөглөөд тэг хөлийн гимтээсэн. Тэг хүнээс жоохон айдаг болчихсон. 10 уутай үү? Тийм байгааз нэг юм үлтэй байгааз. За тэгээ энэ болохоор нөгөө виза карт нагаамаа. Өдөртөө нэг 2-3 удаа цэнэглээд өгчих жаагаарай. Тэг хот мансныхын цалингал ийш нэгээд ахна шүү дээ, тий. За эцэгтэйд нүги. Яа, ашгууд өстө сайхан айлтварлээ. Өстө баярлалаа. Манай нохог авсан. Манай багийнхаа үүр хийж өгнө. Үүр авчрах гэсэн чинь нөө маш гатахгүй. Тэгээ эндээсээ сайхан үүр хийгээд өгч. Энэ маягаар сайхан баасаар ингээд. Дэмсгэр авчихсан. За. Тавтамэр. Манай тавтамэр. За. Ард цаг цэвэр тавнаа. Өргөнөөсөө цаандаа хийж идэж болно те. Болно шүү дээ. Гоё ярагдаад. Цаандаа дэвтэрээ талхан дээрээ тавиад иддэг байсан. Талхан дээр энэ тал хаанхын талхан танах өөртөө хийсэн юм уу? Өөртөө барьдаг шүү дээ. Өөртөө барьна. Бүх юм өөртөө л хийн шүү дээ. Гадаа гараад дэлгүүрээс талхуудалтаа давна гэх юм биш тэгэл. Өөртөө л барьж идэв шүү дээ. Урдаа уултай. Өөртөө модтай. Дураагалтай. Боологтой. Боологтой. Ямар гоё. Бүр байнгын өвлждөг болог байхгүй. Харцалдаг бүр. Харцтай мó. Харцны ус шиг мэлтэй зэсээ. Энэ талх чи ямар гоё. Өргөндөө баярлалаа.
Yes юм ингээд хүн ингээд амтрах идэл гоё идэв ш. Үнэхээр гоё амттай. Бариад өгөөд юм санагдаад идэв. Хийж өгөөд юм байна. Бид нэр өглөө 7 цагт гарсан. Тэгээд тооцоолохдоо за 10 цаг гэж очиод шууд өнөө өхрийн өвсөн нөгөө эхлэндээ гэж тэгжсэн байхгүй юу? Тэгсэн чинь сая ирлээ. Манай цасмаас ихтэй бас тэгээ зам ман бас сумаасаа бас хөөрхөн зайтай бас 50 км байдаг юм анах. Тийм бэ. Тэгээд наашаа таваар гарах гэсэн чинь бид нар чинь машина ээлжилж нааш цааш нь жингсээр Тэгнэ. цаг өнгөрчлээ. Харин тэгэн штэ. Явсаар байгаа л болдгийг бид нар ч гэсэн нэг иймэрхүү цас ихтэй үед хот хөрөө орох гэж. Явсаар байгаа л өдөр болчихдөг штэ. Өдөр өнгөрчдөг штэ. Харин тэгээд танах чинь ийм гоё байшин өөртөө барьсан юм уу? Барьсан юм уу? Тэг хүнээр бариулаад. Тухтай юм байна тий. Энэ юм бэ? Бяцлаг юм уу? Өө өстө та хэд маань өстө морьтой байна штэ. 2-3 хоногийн өмнө нэг үнэ мэн тоглоод та хэдээ уурах чанаад байсан штэ. Үнэ тоглох болсон юм уу? Энэ дөнгөж Үнэ түрүү талаасаа сууй нэнэсээ хэлээд ямар гоё. харин ч өнөөдөр бас нэг үнэ тоглоод айгүй морьтой та бидний амар гоё сэтгэл нийлээд өхөр маань тоглоод байгаа шүү дээ. Тийм биш үү? Харин тий. Энд уурах шүү дээ тий. Харин тий. Амар гоё. Уурах. Надад уурах маш их хэрэгтэй. Энд та уурах руугаа яа. Уусаа юм чихэрлэг амттай байт юм уу? Жохон чихэр хийдэг. Тий. Баг зэргийн чихэр хийдэг. Анхны төлөө авсан. Баяр хүргье. Баярлаа. Одоо тэгээд нөгөө хоёр нь хаанаага Нөгөө хоёр нь одоо гэртэл байгаа. Гэртэл. Өстөхөө гэртэл байгаа. Хашаанууд нь Өөртөө өстөх. явсан чинь нэг үнэ тоглох гэж яхан тууж яцраад нашаад ийцэн туугацсан гэлээ. өөдөө тоос. Тий. Мөн тий. За хамтлагаа явуулаа. Мөн бэ нөө. Таны амт ямар вэ? Гоё. Энэ ингээд хөлбөөр нэтгэр яг марш нэж юм шиг гоё тий. Тэгт. Бүрээд тус гэж. Бүрээд. Хүй. Та бүрээд мө. Би бүрээд шүү дээ. Манай хүн бүрээд би өөрөө халах. Би чинь хоёр талаасаа бүрээд хүн байхгүй. Аав ээж хоёулаа бүрээд. Хинтайгийн бачрет гаралтай байхгүй. За тийм байхаа. За. Тэгээд өвлөөн тарга орсон. Сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. Өвлөө онд минь сайхан байна. За онд минь тарган тавтаа мал сүрэг ариун сайхан үлдчихэж байна. Сайхан. Энэ жил давгүй. Ер нь жоохон цастай. Тэгтээ давгүй нодлонгоо бол ер нь гай. Байгалийн хадланг аваад нэмэлт хивэг будаа хужир шүүгээ сайн бэлдэж аваад тэгээ малмаа нэг сайхан онд орсоо. Ашгүй Сайхан ондороо сайхан төл малаа аваад ер нь ямар ч нэг зуд болсон гэж ажихааргүй төл авчихсан. Ингээд эцэгтэй туслах хийхээр Батулгынхаа эхнэр болормоо дээр зорин ирлээ. Тэгээ гэр бүлээрээ их сайхан ухтлаа. Баярлаа. За манай Баттулга бол улсын аварга малчин 2022 онд. Тий 22. Болсон аймгийн аварга малчин тий. За бас сумын аварга малчин. Өнөөрөний хувьд бол одоо өхрийнхөө өсийг өгөөл тэгэл өнөөдрийн ажил дуусчих байна. Тийм үү? Тэ Өхрийнхөө өсхийг бүгдийг өгчихсэн. Баас масаа арилгацсан. Тэгээ одоо н ороо манайх өглөө ороо өвс өгдөг. Өглөөнийг өвс өгнө, ороонийг өвс өгнө. Одоо Өглөө маландаа юу? Тэ өглөө 2500 маландаа юу? хонд өгөхгүй. хонь дөхгүй хонь маань отроор явж байгаа. Хонь отроор явж байгаа. Хэдэн өхөр төхөлээ? 200 нэлен гарan 300 авахгүй. Хэдэн цаг? Тэгэл өгнө шүү дээ. Орой ажил байхгүй гэдсэн чинь орой жингоо өсөх юм шүү дээ. Бүгд Тэгээд ингэ энэ оройн ажил дуусна. за хоёлаа тижээлээ үе даа. Гэрт зөндөө үлдлээ шүү дээ. Гэрт дараа эргэж ирээ.
Ингэж яваад эцэгтэй гэдэг Штэ энэ чи. тийм бэ. Яа эвгүүс өхөр хэлж шүү. Хажуунаас өөр өхөр айлгаад идэх юм аа. Үгүй сая яг айлгаад хэлсэн чи хажуудлаас хэлсэн чи. Би сая тэнхээс таснаа уучлаарай. Ундрагч энэ зүч. Сайн шүү. Гэрээсээ ахад аадах уу? Оо цаа. Аа цаа. Өглөө энэ бүгд нүгэн. Одоо өнгөсөө. Аа цаа. Энэ айл гэр бүлийн бас нэгэн аз жаргал болсон хөөрхөн хүүхдүүдтэй би одоо танилцах гэж байна. Уучлаарай их шин хоол хараад нөгөө. За хэн блэ? Намайг Түшиг гэдэг. Тэг үдэ аж ахуйн дэд сургуулийн 3 дугаар курсээр сурдаг. 3 дугаар курс Түшиг. Намайг Игчиг гэдэг. Би боловсрол зохицол төлбөр сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Намайг Ануучин гэдэг. Би боловсрол зохицол төлбөр сургуульд 12 дугаар ангид сурдаг. За баярлалаа. Ямар гоё зэгцтэй ажил хэрэгч танилцуулъя. Маргааш юу хийгээ би сайхан бичиж авч байгаад тэн дээрээ маш нухацтай судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийгээд маргаашийн ажилд урам зоригтой орохоор шийдсэн. 8 ажил байгаа байхгүй юу? Аа за. Бид нэр ажлаа хамтдаа хийх хэрэгтэй болчихчих. Одоо би газар хийхгүй нь шүү дээ. Хамтдаа хийвэл илүү хурдан хийнэ. Гэр бүлдээ цаг зориулъя. Болж байна уу? Найрахаас наадамд өгөөс ингэчин эхлэе. За Пасту. Чөө түүжээс бидтэй. Зүйл би яах вэ? За маргааш хэлээс дачгантал тавина. За дараачих нь За анаж. Анаж. Унтрагч тэгээ юу юм нэр юм. За тийм. Хоёр. Өвсөө өгнө. Нөгөө би За түшгээ. А түшгэ шүү дээ. Түшгэ шүү. Чи ааваас ах юм уу? За авлаа. наа. Нээ. Өвсөө тавь. Өсөө тавина. Орой өвстэй. Орой өвс. За түшиг гэдэг чи. дээр өвсөө тавь. Шууд өнөөдөртөө ярилцчихсан шүү дээ. За тэгвэл одоо ээж Бас хий явуулчмаар байна. Энд чигээ дөхүүлнэ. 8 нухацтай үзнэ. 5. Өхөрдөө явна гэж байна. Явна шүү дээ. Хоёул өхрөнд явах шүү дээ, тий. За бодроо. Ингээд 4 ажил хийсэн. За 4 ажил. За Энэ их байна. Долоо. 7. Усандаа явна. Яа, хоёул усанд явах. за. Хамгийн амархан нөө. За дахиад 3 үлдсэн. Газар тэнгэрдээд. За. Сондгоорс нь үлдээд, үлдснүүд нь яжаад үлдсэн 3 нь эргүүлнэ. За тэг. За газар тэнгэрийн айлн вэ? Ус мус цас. За.
За та бид гурав. Эргүүлээ. За энэ Сайж гэнэ. Нэг За 6 орч тусаал хуйлаас та өхрийн тижэлээ бэлтгэндээ. 2 таарсан юм бэлтгэндээ. за энэ За тийм. дүүрээрээ үлдэгдэл нь аавих уу? 6. 6. Малын тижэл бэлтгэх. Тэсэнд л явчих гэдэг. 4. Хоол хийнэ. Би ингээд зогсоо зайгүй явах гэдэг аахгүй юу? Тэ ингээл явах гэдэг аахгүй юу? Хоёроос чинь Юу. Өглөө. Энэ гэртээ цагаан чанжууд юм уу? Тэгдгийн. Энэ гэр чи хідний гэр үү? Аав ээжийн гэр үү? Окей, би тэр анх нэг тусдаа гарахтаа л аав ээжүүд барьж өгсөн гэр. Гоё. Харин одоо 21 жил болж шүү дээ. Яг энэ чигэр нь. Тэг яг энэ хэвээр энэ тавилгын хүртэл яг энэ хэвээр яг ижилхэн Тэг байгаагаа. хомороо. Залуу насаа санаал. Энэ гэрт орж ирсэн нэг залуу насаа сайхан санаж байгаа л. Оо ямар гоё. За. Йоо, тусдаа гарснасаа хойш анх удаа танаар хүнээр цай чануулж байна. Ямар тэмэртэй сайхан өдөр вэ? 21 жил болсон хосын анх удаа өглөөний цагийн 21 жилийн дараа цан зогсож байгаа өндөр миний бие баяртай байна. Энэ бол эзэгтэй туслах. Тэр тусмаар танаар шаналж байгаа бүр гоё юм. Ингэж сухам батчих. Сайхан. Наалуу дахиад нэг утсан. Сүлэрсэн цай. Бүр хүлс мүс гарч байна. Ингээд Хандийг идчихсэн. Бараг л анхудаага тэгэл өглөө хүнээс цай чануудаад өглөө бидээс малдаал энэ босоод шууд гараа явчихдаг шүү дээ. Одоо цаймаа уугаад их тогтоо нөө сайхан нэг шийдэл болсон ажил сайхан. Оо. За болох уу болроо. Заан дахнаш явуулчих. Дараад нь зүүнээ. Тэжээгээ гаж зогсох юм биш үү? Эдгээр өөртөө мэдээд байна шүү дээ.
Нэр юм байна. Юу яг бошоо. Яваа. Амра. Аатрив. Надруу ингэж. Энэ ямар вэ? Оо эн чинь мэдээ шүү дээ манайх юм. Би авахад нуугаад өсөхгүй ингэж. Чаа. Одоо яг нэг юм цас ихтэй үед те. Тэгэл мал жоохон солилцсон үед нэлээд гоё уург болж байгаа. Мал бас уур хэрэгтэй юм биш. Мал өлөрт. За нэг 200-500 грамыг зүгээр хуураагаар нөхч болно. Өдөө хасаад хийж өгч болно. Нэнээс нь бас ингэ дэвтэйгээд өгөх айгүй ариун өсдөг юм билээ ерөөсөө. Тий. Мэд урд нь хэрэгжилсэн юм уу? Хэрэгжилсэн зөндөө тий. Одоо бог мал гэвэл 20-30 грамм тий. Одоо бод мал том хүртэл нэг 300 тий 200-аас 500 грамм жишээний тий тэгээд өгчдөг тий. Урд нь маах өгжөөсөн. Өдрөө бол манайх өгжөөсөн 100 дөрхөн манай энэчнээс цас их ороод тий. Тий одоо энэ айгүй сайн юм билээ. Айгүй сайн мэддэг биш. Би чи айгүй тайлбарлаж өгөхгүй л гэсэн. Харин урд нь өгөөд үдцсэн болохоор мэдээд байхгүй юу тий. Тэгээ миний ойлгосноор бол одоо өхөр мал өхөр шилтгүү одоо бүх малнууд мал тижээ сайтай өөрийн төтөгсгүй байх юм тэнхээтэй авах юм бол ямар ч зод болсон бол бас төвчээд гаргачихмаар юм билээ шүү дээ. Тэгэн гараа. Нодлон манайх энийг хийжээгээд өхрүүдээ авч орсон шүү дээ. Тийм үү? Тий. Нодлон бол манай чи цасыг өхрүүд бэлчээг нэг бэлчээх гараагүй. Нэг хийжээгүй тэгээ энийг хэвэг бодалтайгаа холиод тэгээд одоо хөдөөнийх юм цахилаатан бор гэдгээр нь одоо алдартай сайн мэддэг шүү дээ. Ямар бороо? Цахилаатан бор гэдэг. Шоколад бор гэдэг. Тий одоо мал одоо хүн цахилаатанд болтоод малын шоколад гэсэн үг шүү дээ одоо. Ямар хөөрхий юм. За ашгүй тэгвэл хэрэгтэй бэлэг авчихсан байна уу? Хэрэгтэй үгүй яах вэ? Өхөө. Үгүй л даа. Шууд өгөө. Гуртан өгч байна. Хин юм аа тэртэй гэж бодсон. Хэрнэлдэг юм. За ингэ. Ах матраг ингээ атгаад хийхгүй. А эндүүгээ ингэ хийгээд Тий, чинь тийм. дээр хураагаар нь болно. Одоо гоё юм. Энэ тэгвэл одоо Малын шоколад. саяын 2 үнэнд гоё шүү. Өвгөн. Аяа хоёр үнэнд өгнө. Туусаа ихтэй. Сүү мөний гас нэмсэн юм байна. Мачтаар явж байгаа чинь бас хэрэгтэй юм олж харчаад зүгээр агаад байж чадахгүй. Харин таач ихтэй амар. Чи нөгөө нүдээ олсон шагнад тэр нүдээ олсон гэдэг. Тэгвэл яриад байдаг онгоцгоо шүү дээ. Би онгоц гэдэг. Ямар онгоц хийж ийм их хэрэгтэй нэг онгоц юм байдаг. Онгоц гэдэг энийг дээгнээ онгоц. Гэж хаад гэж хадгалж чийтэй. За. Өгөөд нийтэх. Энэ ингэж явж арай хийж хөлдөр тэнцээ за. За. Энэ асаараа тоглолт тэнд байхад энэ тоглолтыг бас ингэж эрхлүүлээд шүү дээ. За. Оо за. За манай хоёрын баяр түүч.
Одоо битээр өчигдрийн соголсон ясаар малынхаа өвсийг өгөх гэж байна. За бид нар ингээд нэгдүгээр хоол буюу шөрлөө төрөнд тижээлээ ингээд өгчихсэн байгаа. Хоёрдугаар хоол буюу өвсийг өгөх гэж байна. За ингээд бэлнэ. Галзарч дараа зөндөө ажиллах. Битээр ажлаа хойрлоод авцсан. Намайг та тэгж хол явж яхаа энэчнээсээ буулгаад та гэсэн. Би одоо энэчнээс буулгаад. Баялаар нь баг. Автодад үлдсэн ба. Хөсөө! Тэгж надад саад болоо. Андээс нь авсан. Яна. Надад итгэхгүй. Багхан уу? Яа, таны ажил. Наданы ороо. Бодроо яа. Хамтрагч байгаа. Бодроо өөрчлөөрэй. Би өөрөө бас ичих. За, яана. За бөөнд айчих уу? За бөөнд айсан дээр би наа. Манай хоёр арай бас гоё шиг. За. Араа. Наадгаа жоо хайтай. Цаанда тайлах царай чиний мэдэмж дурлалдан согтурна. Ян нэг хайрын яргүй бидэд бэж цэжигэдэн лисэлнэ. Он зүрх минь даруу удан тайгаа зүрхэн тэрсэлнэ. Өнөө өглөөнийхөө тэжээлийг өгчөөд одоо ингээд маргаашийн тэжээлийг бэлдэх гэж байна. Ундраагчтай хоёулаа. Тэнд маргаашийн тэжээл ингээд шууд аяг хийчихээ. Дэвтээсэн будаа байгаа юм. За, нөгөө улаан будаа. За. Одоо нөгөө гурил мөрлийн будаа л гэсэн үг дээ баг тий. Араа гурил тэнцэхгүй ийм будаа байдгийг. Ингээд ийм будаага ингээд жоох эсгэж нэг 2 хоноодлаа тэгээд дэвтээх маягаар. Гэхдээ будаага тэрэмд гэх юм анх. Тий тэрэмд чинь гутаа тэгээд дараад нэгээр эсгээд ингээд өгдөг ингээд. Одоо манай төвд байгаа хүмүүс хамаатан садамч малчтай бас ингээд санаа тавьдаг штеп бид нар чинь за 100 боллоо. За яаж байгаа бол гэл ингээд. Тэгэхээр надад бол энэ тэжээлийг урах тэжээлийг аваад машинд очиад явуулчихвал те. Ирээл авчих. За хоёлаа уудлах уу? За одоо энэ миний гол ажил юм биш үү те. Ай та танаа тэгээд 10 хүүхэд аавчтайг 12 болоо. Оо. Тий одоо. За чи хэлсэн үү? Ага. Ага магаа биш одоо хамгийн бага нь зүйтэй. Тий. Ай тий хамгийн бага. Тэгвэл хамгийн бага ийм ажилласан гэх юм уу? Одоо мэдэхгүй мөн өстэй тий. Уутмаа дуусчихлаа. Хоёлаа одоо энийг хэвгээрээ дүүргээд орчих. Тэгээд болоо. Болгогийн стенэр хөөрхөн чанар ямар чанар вэ? Яг инээж гал хөөрхөн дөө. Инээж байгаа нөө. Тий. Хөөрхөн тэр дандаа инээж байгаа дандаа хөөрхөн харагддаг. Дэлгэр яах вэ? Чанга инээж байгаа нь хөөрхөн үү зүгээр инээж байгаа нь хөөрхөн үү? Зүгээр инээж байгаа нь хөөрхөн. Чанга инээхээр жоохон тийм ээ. Тэр гоё ад жаргалтайгаа инээсэн царайг харахаар жижиг сайхан байгаад хөөрхөн хөөрдмөр харагдаад идэв биш. Тий. Өөдөө инээж гिचгдэхгүй. гिचгдэхгүй тэгээд инээлдэхийн төлөө янз янз юм хийн штэ тэгэл. Гэр орон үр хүүхдүүдээ ингээл
сайхан аваад яваад байвал тэгэл хийнэж л байдаг шүү дээ. Бүхэн шүү дээ. Туурч багтай тех малцсан үний жаргал гэдгсэн. Тэгээ мал дээрээ малаад явж явах шиг сайхан жаргал гэж юу ах вэ? Эхнэрээ нэрээ тэ энийн төлөвлөхийн тулд Тий. Тэгээ сайхан хөдлөмөрлөөл мал ухаа гэр орноо ингээд бүхэл юм ингээд сайн сайхан аваад явуул тэгэл болоо. Ойлгочихтой би бүр аяа. Нэрэл инээж яваа юм битэн хүн аз жаргалтай л байна гэсэн үг. Ажил дууссан чинь жоохон байж байгаа нэг амсаа чи цаавандаа уучрал тэгэл усандаа явна даа. Хоёулаа усандаа явах Тэгээ усандаа явна тий. Манай энэ сайхан хаардтай тэгээ. Хасны усандаа гэсэн. Нутаг орныхонтойгоо өвдөө найрамтай, нутаг орныхонтойгоо бас манай сонсын 10-ын систем гэж яагаад бас нэг ажлаа хамтарч хийдгээ. Оо за. Die 10-ын системээр хамтарч хийгээд тариа ногоо тарин ажил төрлөө хамтарч хийн. Тэгээд яг тэ нутгийнхантайгаа эвтэй ах トゥ хамаатан садтантайгаа эв найрамдалтай нутаг усандаа тайныхаа дээж мэжийг өргөө. Тэгээд байхын ингээд алцаагаар хажууд байдаг шүү дээ. Оо ямар гоё үг хэлчихвэ. Одоо морь унаа явсан ч морьтойгоо ас жаргалтай ойлоо тэгэл явж штэ тэгээд. Хүртээ явсан ч ас жаргалтай. Ингэж гоё хичээж ингэж амьдралыг Одоо ингээ хашаандаа ороод баасаа явуулсан чинь тэгээд тэгэл ас жаргал штэ тэгээд. Хүнтэй харьцсан ч бай, тий? Ажил хийсэн ч бай, эхнэр авсан ч бай. Бүх зүйл дээр яг чин сэтгэлээсээ байгаад ирэх юм бол аз жаргалтай байна, тий? Хүн ингэж би энийг хийж зовж гин, би ингэж ядарч гин гэхээсээ илүү яг ингэж ажиллаад, гоё амьдраад ингэж ирэхээр зүгээр инээмсэглэл аз жаргал хажууд байна. Аз жаргал хажууд байвал яах хүн инээгээл яваа тийм үү? Аз жаргалтай өнгөрсөн нэрүүс харуул одоо тэгээд бүх юм л тэгсүнийг л хэлэх бах та одоо. Яг үнэ. Оо. За ингэж хөөрхөн танилцаарай. Одоо ингэж нохоогоо нөлөөд асглаа. Ой, яаж юм чи? Энэ манай томжаад ингэж нэг хэсэг уяатай байх хэвээр. Тэгэхгүй бол би ийш тийш гүйцэх байх гэж эзэд яриад. Тэгээд одоо жоохон тасгаж ингэж хөтөлж явж байгаа л. Явсны дараа сал тавь. Аав ихтэй хэдий болгон тэг хайртай шүү гэж хэлж чаддгүй хаа. Аав ихтэй хайртай шүү. Аав ихтэй их баярлж явдаг. Өдөр зэрэгтэй ингэж өдөр зэрэгтэй өсгөж том болгосон доо. Их баярлалтай. Саран чимэн хөө хайлгах зүрхэм чингээсэн гээгээтэй хамлуун гомхиг үлэвүүлсэн гочин хөө хасын туяаш буласан одотойо Одоо хоёулаа хоёр даалгавар хийж байна те. Одоо усандаа явчихвал тэгээд даалгавар дууссан та. Суглааны даалгавар дуусаа.
Энэ хардсан бас юм уу? Тий, ингээ өвлждөг шүү дээ. Үшээ өвлөө. Эндээсээ малан цуугаал хүн цуугаал тэгээд өвлждөг. Яагаад энэ хэлдэггүй вэ? Энэ их ундрах сайтай юм уу та? Орос онго ундрах. Өө хөлдөх цавгүй ингээд. Тий, хөлдөх цавгуугаас ундрах сайтай. Хөлдсний хараагүй. Хараагүй. Би энэ дөрөд одоо 20 гаруй жил нутгад би энэ хар зүр хөлдөж үзээгүй. Ямар уянтай газар гэсэн бэ те? Харин тийм. Би бас ингээд эзэгтэйдээ учиргүй их туслахгүй ч гэсэн нэг бахан хугацаанд ч гэсэн нэг өөрөө тэгсэн шүү дээ. Нуруугаа тэнэлэгдэг гэдэг. Ер нь хүний туслах гэсэн дагдахгүй шүү дээ. За. Энэ одоо том туслах усан яваад өгч байна. Тэгээд хурмал хийж яана маас гэж том туслах шүү дээ. Туслах гэсэн сэтгэлээ харахад гоё болчихдог тий. Манай малчтад бас манай Монгол өгдөөцсөн маань ур ухаан, хэл яриа, өгний сонголт бүх сайхан зүйл үлдсэн биш үү? Гоё. Одоо тэгээд манай нэг махсуул бордуулах гэдэг нэг чэнжүүд өгнө. Чэнжүүд болохоор чэнжлүүл чэнж аль болохоор хүний юм ингээд доош нь хийж аваад жоохон ашиг олохын төлөө л явдаг байхгүй. Тэр чэнжний бурууч гэж байхгүй ерөөсөө тийм. Яг үнэ. Тэгээ хоттой цогоор хотынх нь яална хөдөөр явахаар хөдөөнийх нь бүр ирж явж байгаа гэдгээр бас яална. Тийм шүү дээ. Замын зардаа тооцоолт гэдэг чинь тийм. Нэг ийм боломж байгаа шүү дээ. Мета агро гэдэг бүр танай хинтэд компани байна. Тийм. Тэр биш төрөнд очиж үзчихсэн гэсэн манай Нэнтэн аймгийн Чандганы тал гэдэг энэ мөрөнгөний хонь байдаг шүү дээ. Би тайлбарлахсан чинь надаас илүү тайлбарлаа. Тэр очиод үзсэн хүн байхгүй тий. За бас үзсэн тэгээд тэр нь ер нь их зүгээр юм билээ тий. Би ч одоо энэ жилээс тэр бюро шүдэнгүүдээ бүгдийг өгнө гэсэн бодолтой байгаа. За бүр намар очиж үзээд бүр судалсан тий. Тэгээд ер нь зүгээр юм билээ тий. Тэгээд хиллээд авчих болохоор чинь нэг манай хүчний ажиллана гэхгүй одоо ингээ хүний хүн хүчний асуудал бас их хүндтэй бас ингээ мал ажиллана нэ тэр тэгэхээр орон зүгээр баг энэ хавь айлууд нийлүүлээл ингээ бөөнд нь тууж аваачаал өгчүүл их амар. Бүр хүнээ хүрт бодцсон биз дээ хараа. За ганцаараа тууж өөрийнхөө малыг тууж аваад чигвэл өөрөө явах нь тий. Тэгэхэд ингээд энэ холон айлууд ингээд ойрхоноороо нийлүүлээд нэг хүн туугаа явчихна шүү дээ тий. Тэгээд зардал мөнгө хэмжчихэж таа бөөнд нь нэг үнэ. Мал чухан хол чухан бүгд өөртөө тань байна. За баярлалаа. За юу явах вэ? За явъя. Эцэгтэн дээрэд миний хамгийн хийх дуртай ажил эхэллээ. Би угаасаа гэрээ эцэгтэй байдیں۔ Өмнө нь одоо бол гэрээ эцэгтэн туслах. Чи наваа гоё ярьж ах шин тоохгүй л гэрээ цэвэрлээд тах. Тэрээс хав цэвэрлчихё. Зүгээрээ зүр би. За тэгвэл ингээ хоёулаа нэг асуудал шийдчих. За нааш харчих. За би ингээд нэг хороо янз заяа. За энэ нь болохоор чи гэр цэвэрлэхэд туслана. За энтэй тал нь болохоор би ганцаараа гэр цэвэрлэнэ. За энэ хоёрын аль нь ах вэ? Яна би ганцаараа цэвэрлэе. За чи сууч. За яг ийгээс чи яг авсан шүү. Санаа зовлтгүй за. За ингээд цэвэрлэгээний бүх материалтайгаа уух устайгаа өмсөх бэлитэйгээ явж байгаа. Гарын савнтайгаа ер нь бол эдгээр ингээ бүгдээрээ танад үлдэнэ. За баярлалаа өстэй. Гэрээ цэвэрлээд ээжтэй. Тийм шүү дээ. Танах төлөө угаасаа цэвэрх юм байна уу? Хуушраа болохоор манай эцэгтэй гоё надад ийм хярамцгаар хийж өгч ирсэн юм байна. Хярамцаг гэдэг би ингээ харж энд ерөөсө тус байхгүй байгаа хгүй. Тэнд цагаан хярамцаг гэдэг гэж юм те. Дангаар нь хуурж идэх болохгүй. Нэг надад яарчхаа үедээ дангаар нь
хураал талхтай байдаг. Тийш тий. Надад хамгийн гоё санагдаж байгаа юм нь гал дээр хийнэ. Уг нь хоёр цагаан баг болоод хоёулаа цагаан хувцастай хоол хийж тохирсон байхгүй. Тэгээ хоёулаа аюу гой тохироодоо ороод ирсэн чинь хамгийн миний хүн хийсэн бичсэн. Яган багийн нэг юм ихтэй хийсэн бичсэн. Би ч багтаа өстэй бас мөрөдөх шиг болдог юм. Тийш. Жүжигчин болох юм шиг болдог. Үгүй тийм үү. За одоо тэр мөрөдөх юм одоо Хүнтэй суугаад мөрөдөл маань солигдоод л ингээл бүгдийнхээ мөрөдлийг дэмжиж явж байгаа юм шиг. энэ дээр за эцэгтэй туслах эцэгтэйгээ нэг уушаар хувааж илээ. За сайхан удаарай. Сайхан боллоо. Сайхан мод. Ерөөсөө илүү амтгах шийггүй перс мэсүү чи давс өвн сармис. Бод байхгүй. Тасцаа. Том бод байхгүй. Том хошир байхгүй. Том хошир тасцаа. Сая хошираас нь тасаа үлдээн. Тэгээд эцэгтэй таслах нь эцэгтэй тус бэлгэлье. Баярлаа. Гоё ногооны хэрэглээгээ гоё өшөө олон болгоорой гэж хэлдэг. Тэгээд энэ бас яг Монгол хөрсөн дургасан Монгол ногоонууд хөлдөөсөн яг юуны үйлдвэрийн аргаар хөлдөөсөн. Тэгээ ингээ эцэгтэйдээ шимтэй хуулуу, шимтэй бууцай, шимтэй брокколи, шимтэй хуулуу. Оо юм Орж ирлээ. Ингээ баярлаа. гэрээ Сайхан цутан шүл хийж иднэ. ингээд бид нар дараагийнхаа ажил руу орлоо. Төр зур амс хийлээ. Одоо би ингээд хөдөлмөрч хоёр хосынхоо арийн болзооны хаалыг хийх гэж байна. Эхлээд би шууд одоо хамгийн удаан хөлдөх ёстой мөхөлцөө хэлээ. Би юу? Энэ бол кокосны сүв. Цэцгээ. Гоё хөлдөө тэрэг зэ. За ингээл энтэй хэцүү гаргаад хөлдөө. Тий, дахианы мах. Дахианы мах байгаа. Дахианы цээж мах байгаа. Праймитаас авсан яг Монголын дахиа. Эцэгтэй туслах, эцэгтэй тосны хамт хүний биед шингэдэггүй ямар нэгэн химийн агуулмж байхгүй. Тийм тас ховор байдаг. Шимтэй хулуу гэд Монгол фармер брендийн гоё хөдөөс ногоонууд болсон. Монгол хөрсөндөө ургуулж тарьсан хулуу. Тэгээд энэ бууцай бас Монгол тарьсан. Шимтэй брокколи гэдэг. Бүгд шимтэй гэж байгаа байхгүй хулуу. Тэгээд эднэр би нэг туршиж үзээд гэртээ хоол хийж идсэн чинь яг гоё шинээрээ юм шиг бас тийм янз бүрийн мөс байхгүй яг гоё өөрөөрөө би энэ ногоогоороо хачиртан сармистай жигнэн. Нэг гэсэн паста, спагетти бүгд зүг. Тэгэхээр миний бодлоор цагдуул багтаа юм шүү. Миний одоо бүх хэрглэж байгаа энэ
халбаг, ногоо хэрчигч бүгд Жозеф. Галдгооны өрөөнд тавихад хэрэглэхэд ийм гоё загварлаг харагдах. Тэгсэн мөртлөөсөө хэрэглэхэд хамгийн хялбар бүх ногоо, бүх зүйлийг яаж хэрчдэг тийм юм олон талаас нь бодож сэтгэж хийсэн ийм гоё дизайнтай брэнд байгаа. Энэ бол Номин Home Style-аас авсан. Би одоо эзэгтэйгээ бэлдэн, болзааныхаа ширээг засна, үсийн янзлан, нүрийн бодно, хувцсыг өмсүүлнэ. За тэгээд эзэгтэйтэйгээ хамт уулзъя. Цэвэрлэгч шингэн. Амар гоё гөлгөр нүртэй юм бэ. Гүлээс юм биш гэдэг шиг. Гүлээс юм биш гэсэн чинь буруугаар наалцсан. Гүлээс нүртэй юм байна. Гоё юм. Чигээ заатаа энийг би чамд үлдээгээд явна бүтэн цаа. Тэгтээ энэ ширээг үлдээхгүй шүү дээ. Ширээ рүү харцаа. Ширээ тэр шиг юм уу? Тасыг их түрхэхээсээ илүү бүх нүрнийхээ харьсанд хөрөлцөөлж түрхээд тэгээд сайн шингээх хэрэгтэй гэж. Кафтесаач юм. Харин тий. За нарны тасыг байнга түрхээрэй за. Одоо би тэр нөрөө бодлаа. Та нарт харуулахгүй заа юу. Багийн ажиллагаа гоё болсон тийм ээ. За хуушур ажиллагаа амжилттай болсон. Битэрийн өвс буулгах тавьж өгөх ажиллагаа амжилттай болсон. Түшигтэй төжийлөх үйл ажиллагаа амжилттай болсон. Нэг гоё юм байсан. Аав чирэн та нар ингээл нэгээрээ ингээл надтай ажил хийж дагаад явуулсан тий. Нэг харж мараад ингэж ингээд тэгснээ дискгүй орж ирэл туслаад байсан. Гоё ялаа. Одоо аав чирийнх нь болзооны цаг. Тэгээд би бас та нарт бас бэлэг авчирсан. Манай анууч ингээ. Баярлалаа. За тэгээд ахиад ийм үсний болтаас үстэй өвлийн болт. Ийм болтол гэсэн. Хар балерина хамтарч гоё. Ингээд беби би авсан. Үргэлж авч яартаа беби байдаг. Тэгээ ийм цаанч авсан. Зургийг чи харж. Нэг шингэн царайтай болохоор нэг гоё цайвар хөт цавцсан. Энийг өмсөөл. Джинс өмсөөл, хутлаа өмсөөл. Аюу малгайгүй томч. Оо яа. Би хараа бүр заста яг манай төшиг энэ яг л нэг ах хүний үг байгаа байхгүй юу? Харж байгаа байхгүй. За энэ тамчтай. За энэ бачтай. Би адвар шам том сайзыг авсан шүү заяа. Бүр энэ том бас би данд том цацдаг байхгүй юу? Бүр манай төшиг өстой хөөрхөн. Хөөрхөн инхчэнд юу авсан болоо? Яа. Гот авсан. За үстэй. Ямар хөөрхөн. Чамд ийм палаж авсан. За ийм тэгэд нөгөө нэг ийм бой урт. Зон явахтаа айгу уртын дашинцтай. Зэнэ. Урт баг үгүй гэсэн байгаа. Яг энэ таарсан юм уу? Ямар хөөрхөн. Бас ийм палаж. Тэгээ өнөөдөр би бас нөгөө
загвар өмсөж үзүүлэх болохоор айгүй загвар. Яв чад таалж байна. Ногоон зүгээр юм халуунд гоё ингээ өмсөө явж байгаа. Юу яадаг штэ. Тэг билээгүй. Билэг нэгчлээ гэж. Ямар хөрх юм бэ чи? Баг багт ингээ янз бүрийн хувц өмсөөл ингээл алхах дортой байсан. Тэг би яг тэрнийгээ бодож байгаа бас юм. Тэг би ерөнхийдөө нэг жоохон сул томыг авсан байх шиг чамд. Яагаад гэвэл хорд өсдөг ахгүй хүүхдийн насн дээр энэ бол эзэгтэй туслах хэлж байна. За ямар Гоё. дэрвэсэн тэгээ гоё палаж өмсөв бүжиглээд энэ нөгөө өсний болт нь. За энэ беби био. За ингэсэн. Хаад айгу хөнгө байна хөө юу. Зовчтой. За төшгөдөө бас беби био. Цэвэр жимсний хош. За энэ ямар Гоё юм. гоё сул тавиад өсөрөө за. За. За энэ цацсан. Гүн. Өнгө нь гоё. Аха. Тэгээд энэ нэг хэсэг нь ийм гоё өөр материалтай. За ийм цацсан. Үгүй багтаагүй. Томд гэж. Хондон заа юу гэж. За тэгээд ээж хүн яадаг вэ гэвэл хүүхдүүд нь аз жаргалтай. Тэ? Хүссэн зорилгодоо хүрдэг, ажилласаг, дандаа инээгээд явж байвал ээж хүн дандаа баярлж байдаг байхгүй юу? Ямар гоё болсон бэ? Гойсон байна уу? Тийм ээ, гоё болсон байна. Одоо ихнэр дутуулах. За зөв юу би Болзооны хүн дутуулах гэсэн. хоол дутуу гэж хэлэхэд гэж ажиглаа. За тэгвэл одоо гэрээ эцэгтэй болроо орж байна. За одоо хосоо хоол төмсний цэцэн шиг. Дан төмс дуу гэсэн. Энэ ч одоо зүгээр юм биш. Өдний гоцоо мах иддэг хүн дээрээс аяа нэг юм дээр Тий. Хаяа нэг. юм бол За та хоёр минь сайхан алдараа. Би түр цаана ижээ за. Та хоёртоо хоёрдугаар хоол хийлээ. Дахианы махтай тэгээд ийм юг ногоонор хийсэн. Дандаа бууцаа мэдээ гэдэг ногоонор. За тэгээ сайхан алдараа. Баярлалаа. За би дахиад явлаа. За энэ нөрөө болоо. Өнөөдрийн туршид ингээд цуг байхад би тайрыг зөндөөл ажиглалаа л да бас. Тэгээ би бас тайрыг харж агаад хэдэн асуулт бэлдсэн. Хамгийн хэрэг дуртай асуултаа эхэлж асуудаг. Тэр бол тайр хизээ анх яаж танилцсан бэ? Хамгийн анх би нэг Адомалд явж байгаа гэрт нь очиод харж ирсэн. Гэрт нь зөвхөн санаандгүй орол харсан гэсэн тий. Санаанд гоороо. За тэгэхэд өөрөө юу хийжсэн? Би дүүтэйгээ нэг хуушур хайраар сууж ирсэн. Пришки хайр. Пришки хайраар сууж ирсэн. За Баттулгын бүр хамгийн тийм нандин чанар юу вэ? Миний ханаа чинь нандин чанар ихтэй хүн шүү дээ. Ихтэй юу? Йоо ихтэй. Миний хань чинь одоо хамаг тийм юм хэцүү ажиллаа. Дан өөрөө мэдээл хийждэг. Тэгээд бүр хэцүү мэдүүг надад нэг хийлдэггүй. Тэг өөрөө тэгэл хийгээ явцдаг.
Надад хэлчихвэл сэтгэл санаанд зовчно гэж бодож юм билгүй. Ямар хөөр. Би тэрийг нь мэддэглээсэн тий. Мэддэглээсэн тэгээд гэр орондоо байхад нь аятайхан нэг дуртай хоолыг нийтүүлж хэмсэн нэг гэр оронд тавтахтай байлгаж хэмсэн гэж би мэрийч хичээж явдаг юм уу? Хариу үйлдэл. Одоо зовлонгоо өөрөө дагаал, дотроо нуугаал, жаргалаа та нартай хаваалцаал, та нарыгаа жаргах гал явдаг. Тийм сайхан ирэх хүн биш шүү дээ. Хүүхдүүдтэйг их аятай болгосон хайрцан. За. Нямбай. Тэгээд надтай ч гэсэн ер нь айгу тийм болгоомжтой хайрцан надыг бас нэг гомд очихгүй юмсан гэдэг үднээс тэгдэг байх гэж би дотроо баярлж явдаг шүү дээ. Үүрхий. Манай хүн чинь бас надаар их тоглоно. За яаж? Өстө надыг л бас инээлэх гэж л надаар тоглож хөвгчлээ байдаг шүү дээ. Тэгээд инээлэхийн төлөө янз янз юм хийн штэ тэгэл. Гэр орон үр хүүхдүүдтэй ингээл сайхан аваад яваад байвал тэгэл хийнэжлээд штэ. За тэгвэл бүр өстө гойд эрхлүүлд юм байна. Гойд тоглоом хийд юм байна те. Инээлэхийн тулд ханыхаа юунд нэтгэдэг вэ? Миний хажууд л ижүүл миний итгэл шүү дээ. Хандаа л итгэдэг. Тэгээд миний хажууд л ижүүл тэг бүх юм окей. Наад чи хажууд л ижүүл бүх юм окей. Хэмиг сайхан болдог. Тий сайхан болдог. Миний хүүхдүүдийн сэтгэл тайван, биеч тайван бүх л юм сайхан байдаг шүү. Хулгайгийн хувьд тэгвэл итгэл юу вэ? Итгэлийн тухай. Хоёрын дээр итгэж амьдрал тэгэл болох байх таа. Итгэлийн тухай. Хоёрын дээр итгэж ижүүл те. Бүх зүйлдээ үнэн чанддаг. Тэгээд тэрнийх гоё итгэлтэй юу ч даатгсан тэрнийгээ сэтгэлээсээ хийчихдэг. Тийм байрын хүмүүс эсэн. Тэгээд танаа 3 хүүхд тас тийм байсан шүү дээ. Төшөг бол догэр. Ингчин бол эрх гүнж. Ануучин бол ухаалаг охин. Яг л ингэ. Надад тийг санагдсан. Харин Хүүхдүүдээ үнэхээр сайхан өмөжүүлжээ. баярлаа. Зүгээр. Таартай ингээл цуг ахтай эрхлээл гуруулаа ингээл юм яриад гэрт ингээл хоол иж жоод ингээл ээж юм ингээл тэгчээ. Том жижиггүй гуруулаа. Тэгээ гадаа гараад ажиллахаар зүгээр таартай чацуу юм шиг ажиллажлаа. За тэр бол өстой гоё. Айгу гоё санагдсан. Них гоё гэвэл суусан цагаас хойш өнөөдрийн хүртэл хамтдаа бүтээсэн хамгийн гоё юм юу вэ? Манай гэр бүлийн амьдрал юм аа. Бид 5 гэр бүлийн амьдрал. Одоо бидний хамгийн бүтээсэн том бүтээн байгуулсан байна. Гэр бүлийг зогслоно гэдэг чинь 3 сайхан хүүхэдтэй болно. Ингээд сайхан хайны жилтэй болно гэдэг чинь сайхан том бүтээн байгуулалтаа гэж л боддог шүү дээ. За болроо чи тулаад гомтохоор яадаг вэ? Юу гомдох цав байгаа мó? Жаргаад байхгүй шүү дээ. Өглөө гараад ажиллаа юм. Тий, ажиллаа хийсээр байгаа л ингээд залуу завтай гутам шиг гэдэг тий. Залуу хүн завтай ах юм бол тэгэл онцгой юм бодоол ингээд бусдыг гомдоогоол өөрийгөө зоогоол ингээд яваад байгаа юм шүү дээ тий. Тэгэл хайрлалцаал, амьдрал, гэр бүлээ бүтээн байгуулалтаа улам өсгөөл ингээд явж байхад бол гомдоох ч ирэх завгүй, гомдох завгүй явд юм байна. Миний Монголын ард түмээ. Гоё юм ба. Баярлалаа байгаа шүү дээ. Өнөөрөө ч гэсэн гүнчгэл сууж байгаа. Болроо та. Нөгөө нүүр арчилгааны арьс арчилгааны бүтээгдэхүүнээ бэлгэлж байгаа. Баярлалаа. Ямар гоё юм. Гэтэ манай болрогийн нүүр өстой гоё юм билээ шүү дээ. Баярлалаа. Тийм. Аюу тавны 2 хосуудыг авсан. Энийгээ би таартай бэлгэлж байгаа. За баярлалаа. Болроо та. Тэ баг сардаа нэг болцож байна. Яахгүй юу? Тавга хараад сардаа нэг болцож байна. Одоо өдөр болгон би судлаа яриачих юм тий. Ажил юм чи. Яг энэ л ахгүй юу? За тэгээд үнэхээр гоё өдөр өнгөрлөө. Дэндүү сайхан өдөр өнгөрлөө. Гиндүү сайхан өдөр өнгөрлөө. Миний буцах цаг боллоо. Сая л ирж исэн. Тэгэхэд одоо ингээд буцах гал байж байна. Цаг хугацаа бол айгу хордон юм тий. Дэндүү хордон юм аа нэрээ. Дүнгус саяхан л Үүрээ манайд очиж ирсэн. Тэгсэн чи одоо 21 жил 22 жил болж шүү дээ. Харин тийм. Жохон явж чад эргэл харж байгаа.
Оо яана гэж бодчиход эргээд харж идэж. Тих байх та тий. Тэгээ цаг хугацаа харавсан сум шиг. А гэхдээ одоо өөрийнхөө цаг хугацааг хүн болгоо өөрсдөө бүтээж идэв те. Эцэгтэй туслах нэвтрүүлгийн эцэгтэй туслахыг хүлээж авсанд маш их баярлалаа. Надыг ингэ сонгоод хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Стен бол түүхэнд чигтнэ надад. Ямар гоё. За тэгээ эрхэм хүндэт үзэгчтэй. Та бүхний Хэмтээ аймгийн Цэнхэр мандал сумын нэгэн сайхан гэр бүлээр зочлуулсандаа би бас баяртай байна. Стэ зөндөө их дурсгалтай. Дурсамжтай. Сайхан 2 өдрийг өнгөрүүллээ. Тэгээд малчин бидний 2 өдрийн ажилтай танилцаж бас цуг хийлцэж тусалж стэ зөндөө их ирч хүч өглөө. Гар сэтгэлийн бас сонслоо их гоё байлаа. Биднийг ч гэсэн гоё нэг бас нэг ойрхон зур хайртуулж өглөө. Хэдий их цастай байгаа ч гэсэн тэр холоос зорж ирж надад ирч хүч маш их өглөө. Зүгээр нэг хэмнэлийн урсгал биш. Нэг л гоё нэг би яг ингээд хэлэхгүй байгаа ч гэсэн дотор маань амар гоё байгаад байгаа байхгүй. Та нар намайг явуулж чи бүгдээрээ чимэг бол. Яд маргас хэлсэн санагдсан. Шогжсэн аа. Харин тийм ээ. Хүн явахаар бас эвгүй байдаг. Тэгээ бужигж явахаар эвгүй нэг тийм. Сайхан би энэ газарыг харж ирсэн. Ингээ бужигж явчихаас нь ганц 2 хоног бас эвгүй байх ба. Тэ. За тэгээ манайхыг хүрэлцэн зорж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд аян замдаа сайн яваад ажил төрлөө сайн гүцээгээд гэртээ хараарай. Ингээд нэг танд нэг өцөөхөө нэг. Оо за. За гялалаа. За тэгээд их сайхан. За Маш их баярлалаа. За нэг 10 ласан. Би яг таныг ирэхийн өмнөхөн өдөр одоо манай ууган тугал гарсан. Аа тий. Тэгээ хөөхөө охин тугал болохоор би тань бэлгэлж байгаа юм аа. Охин тугал нөө. Оо ямар гоё. Охин тугал бэлгэлэхэр чинь би үлдэн штэ. Тэгээ та нар минь гоё нэр өгөөд. За. Чин нөгөө хочи өгч юм уу туулаа гэд. Тэгээ гоё өсгөөд үржүүлээд. Сайхан байлгаж байгаарай. За баярлалаа. Миний анхны үнэ. Тэгээ үнэ цагаад. Оо за баярлалаа. Ямар гоё юм бэ. За миний дүүнэр амжилт. Баяртай мөрөөдөө биелүүлээд хүслээ дагаад амжилттай байгаарай. Би чамд дагаа үлчээ шүү. За. Манай эзэн баяртай. За. Чи баяртай. Хотод аячин чи тэгээд уцаар ясаа манай дээрээ заяа. Ойтон үсгэж үлдээ. Баяртай. Баяртай.